Hello my lovelies, бүгдээрээ миний суух тавтай морил 20 байна. За өнөөдрийнхөө бичлэгээр би Солонгосын аяллыг ингээд эхлүүлж байна. Өчигдөр бол онгоцноосоо буусан. Тэгээ буудалтай ирчээд, хоол идээд, энчээ сурч амьдардаг найз охинтойгоо уулзаж catch up хийгээд тэгээд өнөөдөр өглөөс ирчээд усанд орчоод гарахтаа бэлэн болсон байж гин. Тэгээ маргаашнаас эхлээд ер нь бол яг эрүүл мэндийн талдаа glow up хийн гэсэн зорилготой ирсэн байгаа. Тэгээд намайг Hana Medical Gate Group-ийн хамт олноос бас энчээ авчирхыг уурсан. Ерөнхийдөө нийгсэндээ одоо girly glow up бичлэг хийгээчээ гоё ингээд орчин үед бол мэдээж healthy байдал бол хамгийн flex хамгийн гоё зүйл бол эрүүл байдал, эрүүл арьс, эрүүл үс дотроосоо эрүүл байх, эрүүл мэндийн хувьд эрүүл байх гэдэг бол хамгийн гоё cool зүйлүүдийн нэг болсон шүү дээ. За тэг үүний дараагаар гэх юм бол бас арьсандаа анхаарал тавьж утсан мэдээллийн чинь skin care-ний capital болсон юм чинь. Гэхдээ ямар нэгэн сүртэй зүйл бол хийхгүй. Тэгээ яг одоо миний ирсэн баг үйл бол асар халуун байна. Тийм болохоор зүгээр нэг хөнгөн үйлчлэгнүүд авъя гэсэн бодолтой байгаа. Тэгээд бас үйлчлэг авахаасаа гадна дарааны эрэхтэй бас юунд анхаарах уу гэдгээ олоод мэдчихье гэж бодсон. За үүнийхээ дараагаар бол яг миний аялал эхэлж байгаа. Тэгээд би энэ 10 хоногийн хугацаатай ирсэн. Тэгэхээр үлдсэн 6 хоногт маш олон сонирхолтой юмнуудыг хийнэ. 5 дахь өдрийн үед гэх юм бол би гоё бас пилатес хичээлийн ч сууж үзэх гэж байгаа. Тэгээд Монгол дахта пилатесээр хичээлээд бас баггүй хугацаа өнгөрөөсөн. Пилатест маш хайртай болсон, дуртай болсон. Пилатесийнхаа анги хамт олонтой бүр айгүй гоё юм нэгт болсон. Тэгээд тийм болохоор бас энд ирсэн талмаараа нэг Монгол найз охиныхоо ажилуулдаг өөрөө инструктор багшийг нь хийдэг пилатес студиогоор цочлох гэж байгаа. Одоо нөгөө шинжилгээгээ маргааш бүх шинжилгээ өгөх ёстой. Тэгсэн чинь одоо шинжилгээнээс өмнө хэрэглэгдэх кит гэдэг нэг юм явуулсан. Тэгээ энийг бүгдээр хамтдаа задлж үзье. Дотор нь бол юуаг жоохон ойлголт бол байна. Мэдээж бие бэлдээд гизээ cleanse хийх юмнууд байгаа болов уу гэж би гадарлаж байна. Тийм болохоор энийг хамтдаа гяс задлая гэж бодлоо. Тэгээ би бас ганцаархан аялж болохоор жоохон айх тохиолдлууд бол байна. Тийм болохоор ингээд бичлэг хийгээд байж байгаа нь бас айгуу гоё хантай санагдчих байгаа болохоор хамтдаа бүгдээрээ энийг unbox хийцгээе. За окей, боксоо задлчлаа. Cool prep powder гэсэн байна. За энэ болохоор нөгөө гизээ цэвэрлэх бүтээгдэхүүн юм байна. Тэгээ энийг хэрэглээд маргааш шинжилгээндээ бэлдээд гизээ бүрэн цэвэрлэх юм байна. Сампл авах хайрцаг савнууд байна. Health check-up guideline гэсэн байна. Тэгэхээр энэ шинжилгээ өгөхөд хэрэгтэй заавар зөвлөгөө гэдэг бүх юмнууд байгаа юм байна. Essential гэсэн байна. За тэгээ энийг уншиж танилцаад энэ бол энэ самплуудаа яаж авах, тэгээд эмнүүдээ яаж авах, ямар хоол шинжилгээнээс өмнө идэж болох, идэж болохгүй байх гэд бүх төрлийнх нь мэдээллийг ингээд өгчт юм байна. Айгу амар юм байна. Тэр яг бүдүүн гиз цэвэрлэх cool prep бэлтгэмлийнхаа тайлбарыг тэгээд заавар гэх мэтлэн саяны нөгөө нэг pamphlet дээр байсан зүйлсүүдийг бол монголоор орчуулад бэлдээд өгсөн байна. Тэгэхээр бас хүмүүст монголоос ирж байгаа хүмүүст айгу амар санагдлаа. За тийм готлаа health screening program гэд бас брошюра хийсэн байна. Миний нүний registry багш байна. За эднэрийг уншиж танилцаад тэгээд ер нь бол өнөөдөр мэдээж шинжилгээний өмнөх өдөр юм чинь би оройны хоол баг идэхгүй гэж бодож байна. Илүү сайн резалт гаргахын тулд за тэгээд тэрнээсээ гадна бос юу бэлтгэх вэ гэдгийг харъя. За тэгээд гарахаас өмнө бас jewelry introduce зүүн. Гэхдээ юутайч би эднэрийг уншиж судлаад тэгээд I'll be back. Okay, they're getting cake and coffee. Oh my god, so good. Look at that. Guys, this is so good. Like, oh my god. Soda.
Өглөөний мэд guys. За өнөөдөр миний Сөүлд байгаа 2 дахь хоног болж байна. За тэг өнөөдөр болвол яг эмнэлгийн бүтэн биений шинжилгээнд орох хамгийн ихний тэгээд хамгийн их олон шинжилгээнд орох өдөр байгаа. Тэгээ ер нь бол яг full body check up буюу яг бүтэн биеийн шинжилгээнд орно. Тэгээд 40 өдөр нөгөө би та нарт үзүүлсэн шүү дээ unbox хийгээд үзүүлээдсэн. Тэгээд тэр энэ бэлтгэлээ угаад ер нь бол гидс хотоодоо маш сайн цэвэрсэн. Тийм болохоор одоо ингээд шинжилгээнд орохдоо бэлэн болсон байж байна. За тэгээд хувцлалтын хувьд гэх юм бол би ингээд гоё all white хувцалт сонгосон байгаа. Тэгээд цэвэрхэн ийм waist барьсан сорочтой. Тэгээд доогоороо цагаан short ийм mid lengthтэй short өмссөн байна. Тэнгуулаа цүнхэндээ бүх essential-үүдээ хийцэн байгаа. Тэгээд мэдээж vlog-ing камера авсан байгаа. Бас хэрэгцээ юмнууд бол бүгдийг ингээд цүнхэндээгээд авсан байна. За тэгээд одоо гарахад бэлэн боллоо. Өнөөдөр болвол шүн бүр аянга цахилгаантай бороо орсон. Тэгээд одоо бол гадаа айгуу гоё наргуу бүүдгэр гэхдээ ер нь бол ийм халуун уур амьсгалтай байгаа үед бол иймэрхүү өдөр байсан надад илүү дээр санагдчихээн. За тэгээд одоо Uber-ээр дуудаад эмнэлэг рүү явна. Тэгээд энэ ч бас найз охинтойгоо уулзна. Манай найз охин бид хамтдаа glow up trip-энд явж байгаа. Тийм болохоор манай найз охин өөр газараас ирж байгаа. Тэгээд бид хоёр тэнцэнэ уулзна. За тэгээд let's go. Full body check up done. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор унтуулгатай орсон үзлэг байсан. Тэгээд дөнгөж сая гарч ирсэн болохоор ер нь толгой лупи, хил амаар уцалтаа. Тэгээд манай найз охины experience-ийг сонсцгоё. Яа, дөнгөж сая ороод гараад ирсэн. Тэгээд өмнө нь болохоор ингээ бүтэн унтуулгатай шинжилгээ Монголд ч гэсэн ер нь хааны газар өгж байгаагүй. Тэгээд сая өгсөн. Тэгээд нэг юм нэлээд манарцсан байна. Тэгээд нөгөө өнгөрсөн шөнөөс хойш тоолоодог юм таан угаад Юу ч идээгүй. Тэгээд одоо цукигийн хэлтгээр кофе уумаар байна, хоол идмээр байна. Яг үнэ. Тэгсээр нэ би бол гайгүй байна. Тийм. Гэхдээ we're so happy. Girly glow up time болоод үнэхээр гоё явж байна. Тэгээд Severance имлэг маш их таалагдлаа. Битээр бас guide хийсэн үзэсгэлэнтэй бүсгүүчүүдэд баярлалаа. Bon appétit. Yes. Nice. Very nice. Hello, за glow up 2 дахь өдөр үргэлжилж байна. Яг одоо би эмэгтэйчүүдийн наривчлсан үзлэгт орох гээд эмнэлэг дээр ирсэн байж гин. Тэгээс анкетуудаа бүгэлчөөд тэгэд бас нөгөө хамтдаа glow up гэж байгаа найзаагаа хүлээж гин. За тэгээ ер нь болвол эмнэлгийн байгаа байдал, цэвэрхэн байгаа байдал, aesthetically pleasing байгаа байдал бол надад маш их таалагдж байна. За тэгээ одоо юутай шинжилгээндээ ороод ер нь бол би энэ жилээс ч юм уу ер нь дараа жилээс гэр бүл төлөвлөлтөндөө ер нь анхаарыг гэж шийдсэн байгаа. Яг тэгээ тэр төлөвлөгөөнийхөө дагуу эмчтэйгээ ярилцаад ер нь бол төлөвлөгөө гаргана гэж бодож байна. За тэгээ төвшөө сонь сайхан юмнуудыг жоохон байж байгаад үргэлжлүүлээд ярих гэж бодлоо. Юутай ч анхны сэтгэлээр бол really love it. Glow up series continue хийгээд үргэлжилж байна. Өнөөдрийн үед гэх юм бол арьсны эмнэлэг дээр ирсэн байгаа. Тэгээд тусынхаа арьсны консернд зориулсан эмчилгээ авах гэж байна. За миний үед гэх юм бол одоо pigmentation талдаа илүү консерн хийгээд анхаарал тавих гэж байгаа. Энд чи болохоор миний хувьд болохоор ерөнхийдөө яг glow up гэдэг утгаараа арьсныхаа өнгийг сэргээгээ тэгээ тодорхой хэмжээний ботокс ч юм уу тиймэрхүү урьдчилан сэргийлэх байдлаар үйлчилгээнүүдийг авъя гэж төлөвлөсөн байна. Окей. Тэгээ бид тэр сая дөнгөж түрүү нөгөө нэг чек-ин хийсэн байгаа. Тэгээ одоо эмчтэйгээ уулзах гэж байна. So excited. Зарим нэг одоо сайжруулдаг тэмцээн лук гэдэг тариа шүү дээ. Окей. Энэсаа 요것도 주사 시술이랑 Энэ ч гэсэн нэг тариа болтол дээр хавдаж магадгүй хөрш магадгүй шүү дээ. За тэгээ гэрэлт харах юм бол арьс ингэж харагдаж байна. Өнөөдөр бол би мэдээж арьсны эмнэлэг орох гэж болохоор сүртэй бодаагүй. Зүгээр нүдэндээ контур түрхээс жоохон tinted sunscreen түрхээд тийм гутлаа флаш тавьсан байгаа. Тэгээ одоо энийг арилгуулаад арьсныхаа үйлчлэгээнээс орох гэж байна. Тэгээ яг энэ хэсэг бол ингээ харагдаж байгаа шүү дээ. Нэлийн сарвчлалтай. Тэгээ эдрийг одоо
бүх үйлчлэгэнд орчоод өөр түн сайн гаргасаа гэж найдаж байна. Okay guys, ярьсныхаа үйлчлэгийг аваад гараад ирлээ. Тэгэхээр би бүр шоконд орлоо. Маш хурдан үр дүнтэй. Тэгээ ер нь бол энэ чинь хит хитэн төрлийн лазер тэгээ тарилга байгаа штэ. Тийм болохоор би бараг цаг болох болов гэсэн чи ердөөсөө 30 минутанд ингээл орд дуусчихин. Тэгээд айгүй олон сувлагчтай юмч маань бүр маш хурдан ажилт юм байна. Тэгээд надад айгүй тухтай байлаа. Өвдөлтний хувьд гэх юм бол нэлийн өвдөн гэж бодож би өөрөө орсон болохоор тэр минь ерөөсөө өвдсөнгөө. Ер нь бол өвдөлтний хувьд бол 10-аас 5 гэж хэлнэ. Тэгээд юм бол айгүй тухтай гой хүнжил нөмөрж байгаад тэгээд надад айгүй хөрхөө юу чихмэл галуу хөгцөн. Тэгээд галуугаа тэрвэрж байгаа ер нь бол бүх юм хийгээд дуусгачлаа. Одоо маска тавиад 10 минут болон тайвшруулах маска тавиад ер нь бол нэг их сүртэй уулаад нэг их сүртэй юм бол ерөөсөө байсангүй. Тэгээд super happy. За окей, өнөөдрийн үед гэх юм бол одоо өдрийнхөө хоолыг идчихэд тэгээд жоохон энэ хаваарыг байж байгаа. Монголоо пилатесийг хичээл орой 7 цагаас суун. Тэгээд пилатесийг хичээлээ харчаад өсгөөчүүдэрээ цаашаа гоё орой хоолыг гарах нэ. Тэгээд одоогийн байдлаар бол ханам дээр байна. Бүгд үнэ. За hello my lovelies би ингээд Монголдо эргээд ирсэн байна. За тэгээ явсан аялал бол маш амжилттай сайхан байлаа. Хана Medical-ийн зүгээс гэх юм бол Girls Glow Up гэсэн нэртэйгээр иймэрхүү аяллыг зохион байгуулж байгаа. Найз охтуудаараа явах ч юм уу, ээж, охинтойгоо явах юм бол айгүй гоё санагдсан. За тэгээ ер нь бол энэ аяллаас мэдсэн сурсан зүйлсийг яс хуваалцаад энэ влогоо дуусгая гэж бодлаа. За тэгээ ер нь бол эхний ээлжинд бүтэн бие шинжилгээ Severance гэдэг эмнэлэг дээр авахсан. Тэгээ Severance эмнэлгээс бол ингээд яг шинжилгээний хариуг баримтжуулаад тэгээд дотор нь болохоор нөгөө янз бүрийн шинжилгээнийхээ бичлэгүүдийг хүртэлтэй CD-н дээр болоод өгчтэй юм билээ. Давхар над руу имэйлээр бас шинжилгээний хариунуудыг явуулсан бүхэн бие. Тэгээд бүгдээрээ англи хэл дээр учраас надад маш хэлбэр амар байсан. Тэгээд энэ буклетэн дээр болохоор ийм шинжилгээнүүдэд хамрагдсан. Тэгээд ойрын тэр хэдэн жилдээ болвол энэ шинжилгээнд хамрагдах хэрэггүй. Тэгээд энэ шинжилгээнүүдтэй тэдэн жилийн дараа тэдэн сард ороорой гэд ингээд зааврыг бичээд өгчтэй юм билээ. Тэгээд Солонгосын алдартай Yonsei их сургууль хариа байдаг эмнэлэг учраас маш мэрэгжлийн тэгээд айгүй надаа бүр бүх процесс айгүй амар санагдсан. Тэгээд манай гайд эмэгтэйчүүд үнэхээр хөөрхөн байсан. Тэгээд би бол гайд охинтойгоо бүр баг best friend болоод ирсэн. Тэгээд тэр охин маань надаа бүх юмыг амархан болгоод тайлбарлаа. Тэгээд ер нь бол би жоохон эмнэлгээс айх гэдэг. Тэгээд тэр найз охин маань бол намайг гоё амар байлгаад бүх юмыг намайг зүгээр шүү гэд намайг бүр гар мар илээд тэгээд унтлагнаасаа сэрэхэд хүртэл хажууд хөөрхөн яасан зүгээр үү гэд байжсэн. Тэгээд тэр надад бүр супер sweet санагдсан. За тэгээд энчээ ингээд бүх хариунууд маань бол байгаа. Тэгээд айгууд тодорхой бүх юм чи ингээд перцентийн хувьтай гаргаад ирд юм билээ. За тэгэнгүүтлээ бас нүдний имлэгээр орсон шүү дээ. Тэгээд би өөрийнхөө нүдэнд угаасаа ихтэлтэй байсан. Тэгээд миний нүд бол угаасаа ялцчихгүй сайн байсан. За тэгээд нүдний имлэг болохоор энэ Johnnon Vision Clinic гэсэн. Johnnon юм болоо. Окей. Хэрвээ би буруу дуудаж байгаа sorry. За тэгэнгүүтлээ энэ имлэг дээр ч гэсэндээ ингээд яг буклет гаргаад өгчт юм билээ. Тэгээд ер нь бол нүдний талаар би бол за харааны үзлэгт бол орж исэн. Гэхдээ бүр тэгж наривчлсан үзлэгт бол орж байгаагүй. Би барыг тэр нүдний имлэг дээр хичнээн нүдний тест өгсөн бол мэдгүй. Сүүлдээ бүр ингээд нүд ядраад гэхдээ нүдний результууд бол бүгдээрээ сайн гарсан. За тэгээд эмэгтэйчүүдийн имлэгийн маань шинжилгээний хариу би яг ингээд буклетээрээ авах гэжсэн боловч яг миний аялал дуусч таараа дамжаагүй. Тийм болохоор яг мэйлээр надад шинжилгээний хариу бас бүгдээрээ ирсэн байгаа. Тэгээ бас англиэр ирсэн учраас надад ойлгоход амар байсан. Гэхдээ илүү тодруулах зүйл ах юм бол Hana Medical-ийнхаа баг хамт олон дээр очиод бүгднгээс нь асуугаад илүү тодорхой мэдээллийг аваад цаашдаа ч гэсэндээ эмнэлэгтэйг холбогдоод явчих юм билээ. Тэгээ тэр нэг амар санагцсан. Дараагийн удаа ч гэсэндээ би Сөүл рүү аялахдаа яг энэ эмнэлгүүдээр ороод явъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За тэгээ view гэдэг эмнэлгийн үед гэх юм бол илүү нөгөө plastic surgery тал дээр dominant буюу арай илүү specialized болсон эмнэлэг юм байлээ. Гэхдээ миний хувьд гэх юм бол яг арьс руугаа чиглэсэн үйлчилгээнүүдэд орсон. Үнэхээр их таалагдсан. Тэгээ эмчтэй нуулзаад ерөн зөвлөгөө авахд бол за арьсанд нь яамаар нь эхлээд миний санаа бодлыг асуусан. Тэгээ би болохоор ингээд пигментний асуудал байдгаа. Дээрээс нь гэх юм бол яг их сорвжилттай бүдгрүүлээд ингээд нүүрнийхээ арьсыг жиг тулгамаар байна. Чившүүлмээр байна. Тэгээд shrink гэдэг нэг тийм аппарат ер нь бол одоо айгүй их
эрт хэрэгцээтэй юм бэлээ. Тэгээ тэрнийх нь үйлчлэгээ бол надад зохих юм шиг санагдаад тэгээ би шүрэн хийлгэж болох уу гэсэн чинь болно гэдгсэн. Сүүлчнэр нь орж ирээл нүүр цэвэрлээл ингээд өвчин намдах тос түрхэл ингээд бүх юм цагийн дагуу явуул газ зураг аваад тэгээд өмнөх дараах байдлыг надад харьцуулж харуулахын тулд тэгэл тэнгуйтлаа за эмчилгээний өрөөлөө орё гээл тэгэл эмчин бараг 5-6 сүлэгчтэй байсан хэрэг би андуураг болвол тэгэл эмчин зөвлөөл сүлэгчнэр нь дор дорн туслаад айгүй хорд ичт юм байлээ. Тэгээд миний нүүрд чинь бараг 2 төрлийн тарилга, 3 төрлийн аппарат явсан. Тэгээд өвдөл гэх юм бол за яг хөө тэр үедээ бол нэг тийм сандралтайч байсан болохоор тэр мөн их өвдөж байгаад илүү фокуслаагүй. Тэгээ одоо бодохоор 10-аас 5 гэх юм уу? 10-аас 5 тэр тарилгануудын хувьд гэх юм бол за 10-аас 3. Тэр шүринг гэдэг байгаа аппарат бол яг өвдөж байгаа нь бол мэдгэцэн. Тэгээ ялангуяа ингээд ястай хэсгүүдээр аппарат нь нухаад явж байгаа нь бол яг мэддэгдтiin билээ. Өвдөлт гэхээс илүү нэг жоохон эвгүй ч юм уу. Тэгээд 20-30 минут байж байгаа л гараад ирсэн. Тэгэл тэнгуй тайвшруулах маск түрхээд тэгээд sunscreen түрхэж өгөөд тэгээд уух им болон after care тоснуудыг саривчлалтын эсрэг тос болон нүүр хөрч магадгүй гэж тос өгсөн. Тэгээд ингээд массажлаарэ гэдэг өчт юм билээ. Тэгэл болцсон. Тэгэл энэ бүх хугацаа бол баг энэ нэмлэг дээр view гэдэг нэмлэг дээр бол цаг л байсан байна. Тэгэл юрдөөс ингэж гараад ирсэн. Тэгээд би нүүр минь хавдаж улааж хөхрөх болов гэсэн чинь тэр ариудаа улаалттай байж аал маргаашнаас нь зүгээр л энгийн гоё будалт хийх боломжтой цэвэрхэн болсон. За тэгээд ажны үед өөрчлөлт гэх юм бол тэр шүринг гэдэг аппаратны үр дүн юм болов гэж би анзаарсан. Тэгээд шүринг болохоор өөр ингээд нөгөө жижигхэн цахилгаан гүйдлүүдээр ингээд арьсыг шүринг хийгээд одоо агшаан гэсэн үг шүү дээ. Ингээд өөх давхар ирүү ч юм уу арьсны сул унцсан арьсыг ингээд гэдэг өгч юм шиг санагдсан. Тэгээ шүринг угаасаа айгүй солонгост одоо тренди байгаа юм шиг санагдсан. Тэгээ режуран тариулахын оронд эмчин маань арай өөр тарилгыг санал болгосон. Тэгээ тэр тарилгыг бас тариулсан байгаа. За ингээд миний experience-д бол ийм байгаа. Overall дүгнэж хэлэх юм бол яг 10-аас 10 гэж хэлнэ. Маш сэтгэл хангалуун байгаа. Тэгээд баг хамт олонтойгоо яг гоё ажиллаж чадсан. Тэгээд надтай хамтдаа Girls Glow Up трипэнд явсан найз минь болохоор Pura Vida гэдэг эрүүл хооллолтын брендийг үүсгэн байгуулж хулан гэдэг найз минь явсан байгаа. Тэгээ хулангийн хувьд гэх юм бол 2 хүүхэдтэй. Тийм болохоор ингээд 2 хүүхдийн дараах эмэгтэйчүүдийн үзлэг шинжилгээнд илүү хамрагдсан болвол миний хувьд гэх юм бол арай гэр бүл төлөвлөж байгаа эмэгтэйчүүдийн явах шинжилгээ хамрагдсан гэж хэлж болно. Тэгээд маш сонирхолтой энэ аялал айгуугаа өөр дүнтэй байлаа. Тэгээд Хана Медикалийн хамт олондоо бүр үнэхээр их супер баярлалаа. Ийм гоё аялалд битэрийг сонгож явуулсан. Тэгээд ийм гоё өөр дүнтэй аяллыг зохион байгуулж өгсөнд их баярлалаа. Ер нь бол ингээд толгоонд юу ч бодогдохгүй санаа амар энэ бүх шинжилгээнүүдэд хамрагдсан. Хэрэв би яг өөрөө явсан бол ер нь бол толгой ирэх юм билээ. Толгой иргээ жоохон стресс тэгэхээр юм шиг санагдсан. Гэхдээ ингээд яг гоё гайдтайгаа явах уу ерөөсөө юун ч санаа зовох хэрэг байхгүй. Ийш ороорой ингэрээ тэгэрээ ингэрээ гэсэн юм ингээд биелүүлэл явчих юм бол айгүй хурдан дуусчт юм байлээ. Тэгэл ийм олон ажлуудыг 3 хоногийн дотор дуусгасан гэхээр ерөөсөө бүр итгэж чадахгүй. Тэгээ өмнөх нөгөө нэг prep буюу бэлтгэлийн үеийн ингээд нэг өдөрх ингээд 4 хоногийн хугацаанд бүх юмыг ингээд дуусгацсан. Тэгээд энэ бол айгүй гайхалтай санагдсан. Тэгээ одоо супер happy байна. Миний арьс Монголд ирээд гэр бүлийнхэн болон манай нөхөр найзууд намайг харж бүр арьсанд бол ялцчихгүй супер гоё өөрчлөлт гарсан байна гэсэн. Цаанаас нэг тийм glowy болсон байна гэж хэлсэн. Тэгээ надад ч яг тийг санагдчихж байгаа. За хоёрдугаар гэх юм бол шинжилгээнүүдийнхээ хариунуудыг аваад юун дээр анхаарах хэрэгтэй гэдгийг олоод мэдсэн. Юу маань сайн байгаа, юу маань жоохон болохгүй байгаа тахшууг гэдгийг олоод мэдсэн болохоор айгүй бас амар байгаа. Тэгэхгүй бол ингээд ганц би гэж хэлэхгүй найзуудтайгаа ч гэсэн ингээд ярилцахаар хүмүүс ерөнтэй ингээд жоохон зайлсхий гэдэг чтэй. Яана тийм юм маань муу гэж гарчвал энэ маань муу гэж гарчвал нэг жоохон имэйлтэй гэдэг. Би ч гэсэн ер нь нэг тиймэрхүү байхгүй. Тэгээд тэгсэн чинь одоо болохоор би за хооллолтынхаа тим дээр анхаарах хэрэгтэй юм байна. Эрүүл мэндийнхаа тим дээр анхаарах хэрэгтэй юм байна гэд бүх юмудаа ингээд бүх юмыг маань ингээд тодорхой гаргаад өгсөн болохоор одооноос ингээд амьдралынхаа хийг маягийг илүү гоё эрүүл идэвхтэй болох мотивац аваад төрөд ирсэн. Тэгээ ер нь бол удахгүй гүйлтийн марафонд оролцох гэж байгаа. За тэгээ пилатестэй үргэлжлүүлээд бас эрчимтэй явна. Солонгост байхдаа пилатес хичээл сууж үзсэн маш таалагдсан. Тэгээд Outgirl гээд пилатесийн тэр төвийн үүсгэн байгуулагч багш охиноор бол үнэхээр их бахархсан. Пилатесийн анги бол үнэхээр гоёсон. Найз охтуудтайгаа тэгээд ер нь бол нэг өдрийн анги аваад оруулаагүй зүг санагдсан. Тэгээд хэрвээ Сөүл рүү аяллаар явж байгаа ч юм уу ажиллаар явж байгаа хүмүүсийнхэн бол нэг өдрийг өөртөө зарцуулаад пилатес хичээл суугаад үзээрэй. Би Монголд болохоор ингээд төхөөрөмжтэй пилатес явдаг. Тэгээд анх удаа мат буюу ингээд шууд гудсан дээр пилатес хийж үзсэн чинь
чанга юм лээ. Тэгээ өдөржингөө нөгөө нэг ажил төрөлтэй гадуур явж байгаад шууд хичээлдээ орсон чаа. Ер нь бол нүүр амуулаагаад айгүй хэцүүсэн. Гэхдээ ер нь бол аль алийг нь хослуулж хийвэл надад зүгээр санагдсан. За тэгээ миний солонгосын аяллаа үед бол ийм байна. Мэдээж найзуудтайгаа маш гоё фан өдрүүдийг ч гэсэн өнгөрөөсөн. Тэгээ найз охин маань бас Янсын их сургуулийг төгсөөд одоо Монголд ирж байгаа. Тэгээ найз охиныгоо бас төгсөөд солонгост хамтралаа дуусгахаас өмнө очиод хамт байж чадсан айгүйх баяртай байгаа. За ингээд миний л good vibes only дараагийн бичлэгээр уулзъя. Bye.